Хэргийг иргэн сануулхад өнгөрөх 10 дугаар сард ээжийг нь самранд явсан хойгуур 6 настай дагуур охиноо хүчинсэн гэх хойд эцгийн тухай мэдээ олныг сочирдулсан юм а. За тэгвэл энэ хэргийг үйлдсэн гэх Вандаванчигт холбогдох хэргийг Баянзүрх зүргийн эрүүг эргийн анхан шатны шүүх 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд хавц тэрэг тавагдсан нотлох баримтын хэмжээнд түүнийг гин буруутай гэж үзэн 18 жилийн ял оноочээ. За шүүх хуралдааны үеэр охины ээж охиноо өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч ээжийнх нь хүсэлтийг шүүх хүлээн аваагүй байна. За ихэнх хэдийгээр өөрөө хүүхдээ өөрийнхөө асрамжинд авъя гэсэн хүсэлт гаргасан боловч тодорхой оршин суух хаяггүй. За эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг үндэслэж шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох шийдвэрлсэн байна. За охиныг анх хамгаалтанд авахд бэлгийн замаар дамжих халдвар болон хоол тэжээлийн дутагдaltaй байснаас гадна сэтгэл зүйн жочролтой байсан тул тохирох эмчилгээнүүдийг хийсэн гэж гэр бүл хүүхэлслүүрчдийн хөгжлийн газраас мэдээлсэн юм а. За харин цаашдаа тус газраас охины сургууль сурах хүсэл бололцоог хангаж ажиллахаар төлөвлөж байгаа гэлээ. Цаашид одоо шүүхээс ямар шийдвэр гаргахаас шалтгаалan охиныг асрамж халамжийн газар одоо хүмүүжүүлэх үү, гэр бүлд нь иргэнэгдэх үү гэдэг асуудлыг бол яригдана. Одоо бол охин сургуульд орох насны болж байгаа. Гэт хичээлийн бэлтгэл мөн сургууль соёлд орох бүх нөхцөл бололцоог нь бол хангаж ажиллана. За одоогоор охин өнөр бүл улсын асрамжинд байгаа бөгөөд 12 дугаар сарын 9-нд 7 нас хүрчээ. За охины тухайд тэрээр ээжтэйгээ уулзах хүсэлгүй байгаагаа хэлсэн байна.